За энэс бол хамгийн олон байгаа нь бол одоо бүгд найрамд Хятад улсын иргэд байдаг. Өнөөдрийн байдлаар бол 8707 иргэн бүгд найрамд Хятад улсын иргэн бүртгэлтэй байна. За дараа нь бол бүгд найрамд Солонгос улсын иргэд байна. 2568 иргэн бүртгэлтэй байх жишээтэй. За Оросын холбооны иргэн бол 2724 иргэн бүртгэлтэй байна. За ингээд цаашаа бол өнөхөдөө ингээд явчихнаа. Нийтдээ бол 23737 иргэн байна. За энэ дотор бол Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон. За хөрөнгө оруулагч тийм ээ. Удаан хугацаагаар оршин суугч. За мөн Монгол улсад одоо хөдөлмөр эрхлэгч гэдэг юм уу. Энэ бүх тоонууд ороод ийм тоо үзүүлэлт бол гарч байгаамаа. Та бүд мэдж байгаа энэтэй холбогдуулаад Монгол улсын гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд их тодорхой заалт байдаг. За энэ заалт бол юу гэхээр Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн хэрэгээр оршин суух гадаадын иргэдийн тоон Монгол улсын харьяат хүн амын 3%. За үүний дотор нэг улсын иргэн 1% хүртэлх байж болно гэсэн ийм одоо зохицуулт байдаг. За өнөөдрийн байдлаар бол энэ түрүүний хэлсэн 23737 гэдэг бол за 3% бол хүрэхгүй байгаамаа. Монгол улсын нийт хүн амын харьяат хүн амын 0.79%-ыг л эзэлж байна гэсэн.